Сайн байцгаана уу? Энэ удаад Microsoft Office Excel-ийн rank функцийг хэрхэн ашиглахыг заах болно. Rank функц нь болохоор сонгогдсон өгөгдлүүдийг зэрэглэх функц байгаа. Жишээлбэл хамгийн их утгатайгийн 1-т, дараачихыг нь 2-т, дараачихыг нь 3-т иймэрхүү маягаар зэрэгэлдэг функц байгаа. Ихээс нь бага руу зэрэглэж болдог, багаас нь их рүү зэрэглэж болдог ийм функц байгаамаа. Жишээ өгөгдөл дээр үнийг ашиглаж үзүүлье. Энэ удаад тухайн авсан оноонуудыг хэддгээр байр эзэлж байгааг нь харуулдаг тийм жишээг хийж үзүүлье. Тэнцүүгээд rank гэж бичээд rank функц нь rank зэг equal гэдэг EQ гэсэн функцтэй ерөнхийдөө адилхан үр дүн гаргадаг. Тэгээд rank гэдэг функц нь ерөнхийдөө хуучирсан гэж авч үзэж байгаа болохоор энэ удаад EQ-ээр нь equal орно хийж үзүүлье. За эхлээд тухайн сонгох утгаа зааж өгнө. Жишээлбэл энэ удаад 50 гэдэг утгыг зааж өгнө. E4 гэх. Дараа нь болохоор тухайн бүх утгуудыг сонгосон утга биш, хэдэд орох гэж байгаа утга биш, нийт бүх утгуудыг нь зааж өгнө. За энд жоохон тусгай бичиглэл хэрэглэнэ. Тусгай бичиглэлийг нь болохоор ягаад хэрэглэснийг нь дараа нь тайлбарлаж өгье. Дөрөвгээд ийм долларын тэмдэг хэрэглэнэ. Тэгээд 2 цэг тавиад бүх өгөгдлүүдээ сонгочихно. Дараа нь болохоор ихээс нь бага руу жагсаах уу, багаас нь их рүү жагсаах уу гэдгийг нь бичиж өгнө. Тэг нь болохоор ихээс нь бага руу, нэг нь болохоор багаас нь их рүү жагсаана гэсэн үг ээ. Тэгээд ихээс нь бага руу жагсаахтай бол заавалчгүй тийг бичих бол албагүй. Гэхдээ яг энэ удаад биччихье. Тэгээд дарангууд энэ 50 гэдэг дүүн нь энэ нийт утгууд дотор 9-р байр эзэлж байгаа юм байна гэсэн үр дүнг харуулж байна. За тэгээд бичсэн функцээ болохоор энэ баруун доорх дөрвөлжин дээр дарж агаад доошо чирнэ. Тэнгүүд тухайн утгуудынх нь яг хэддгээр байранд эзэлж байгаа нүдийг нь харагдана. Тус нь жишээ ялгаж харъя. Энэ нь болохоор E5 гэдэг утгыг энэ нийт утгуудад хэддгээр байранд эзэлсэн бэ гэж энэ харуулж байгаамаа. Функцийг бичгээд ашигласан энэ долларын тэмдэгтийг тусгай өөр бичлэг дээр навьжилсан, тайлбарлсан байгаа. Бичлэгийнх нь нэрийг нь болохоор доллар тэмдэгтийг хэрхэн ашиглах вэ гэдэг бичлэг дээр дэлгэнгүй тайлбарлсан байгаа. Анхаарал тавьсанд баярлалаа.